За өнөөдөр конденсаторын зэрэгцээ 100 холбоотой талаар үзнэ. Конденсатор цахилгаан цэник хадгална гэж үзсэн. Конденсатор куб хэмжээний цэник хадгална гэх юм бол өгч байгаа хүчлийг C-гээр үржүүлнэ. Конденсатор үдэс багтаамж хэмжээ. За C багтаамж нь хүчтэл цэнигээс үл хамаарсан физик хэмжээ өгөх юм байна. За энэ хоёр параллел металлын дунд тусаарлагч хийсэн бол хоорондоо Z байрласан үйл багтаамж нь энэ домын оруулна. Хавцангууд электрик нэвтрүүлэх коэффициентийг үржих нь А буюу талбай хоорондох зай D. За багтаамжийн нэгжийг үзье. За 1 парад гэдэг нь 1 кулоны хуваах нь 1 вольт. 1 парад цэник гэдэг нь 1 кулон цэнийг хуваах нь 1 вольт хүчтэй гэсэн үг. За парад гэдэг нь хүний нэр учраас товсож жижигтэй томоор очино. 1 парад багтаамж хэрэг багтаамж гэдгийг төсөөлж үзье. Жишээ нь энд 50 вольтын 2200 микрофарадын туйлтай конденсатор гэсэн. Өндөр нь 3.5 см. За тэгвэл хичнээн ийм конденсаторыг давхарт тавих юм бол 1 парад болох гэдгийг бодож үзье. Ингээд давхарлаад гэсэн. 2200 микрофарад буюу 2200 хуваах нь сая багтаамжтай конденсаторын маань урт нь 3.5. Тэгвэл 1 парад болохын тулд хичнээн метр болох нь бодож үзье. За хялбархан харьцаа бичээд олчихно. 1 парадыг үржих нь 3.5 см. Хуваах нь 2200 микрофарад. Микро гэдэг нь 10-ийн хасах 6 зэрэгт. За ингээд бодвол 15 метр гэсэн. 15 метрийг хэр өндөр юм гэдгийг төсөөлөд үзэх юм бол 5 давхар байшинтай ойролцоогоор тэнцвэр гэсэн. 2200 микрофарадын конденсаторуудын гэж өрсөөр байгаа 5 давхар байшинтай тэнцвэр хэмжээтэй болгох юм бол 1 парад багтаамжтай болох нэ. Тэгэхээр 1 парад гэдэг бол маш их хэмжээ гэсэн. 4.6 км 2 эсрэгүүцэл 1000 микрофарадын конденсатортай зэрэгцээ гэрэлэн диод холбогдсон байна. 4.6 км 330 микрофарад буюу 3 дахин бага багтаамжтай конденсатор гэрэлэн диод. За цэнэглэж үзье. Бага багтаамжтай нь урдан цэнэглэгдээд их багтаамжтай нь удаан цэнэглэж байгааг харж байна. Их багтаамжтай нь удаан цэнэглэгдэн, бага багтаамжтай нь урдан цэнэглэгдэн. За тэгвэл 330 микрофарадын 3 конденсатор зэрэгцээ холбоч. Ингээ 3 конденсатор зэрэгцээ холбоч. Цэнэглээд үзье. Хоёулаа бараг зэрэг асч байна. За дахиад цэнийг нь алдуулаад дахиад харъя. Хоёулаа зэрэг асны гэдэг чинь энэ 1000 микрофарадын конденсаторын багтаамж энэ гурвыг нийлүүлээд нэг конденсатор болгоо холбогдсны багтаамжтай тэнцүү байна гэсэн. Тэгэхээр зэрэгцээ олсон үед конденсаторын багтаамжууд нь нэмэгдээд их болдог гэсэн үг байна. Тэгээ 330-ыг гурлан нэмэхлээр ойролцоогоор 1000 микрофарад ингээд 1000 микрофарадын конденсатортай багтаамж нь ойролцоогоор тэнцүү учраас зэрэг асч зэрэг унтарч байна. Бүр их багтаамжтай конденсатор холбож үзье. За энэ 2200 микрофарад буюу 2.2 дахин их багтаамжтай конденсатор. За 1000 бага учраас түрүүл цэнэглэгдээд 2200 микрофарад буюу их багтаамжтай удаан цэнэглэгдэж байна. За тэгвэл их багтаамжтай хоёр конденсаторыг цуваа холбож үзье. Цэнэглээд үзье. Хоёр гэрэлэн диод маань зэрэг асна гэдэг нь энэ 1000 микрофарадын конденсаторын багтаамж энэ хоёр конденсаторын багтаамжтай тэнцүү гэсэн. Эндээс юу гэж дүгнэж болох вэ гэхээр цуваа холбос үед конденсаторын нийлбэр багтаамж нь буурдаг гэж ойлгож байна. За одоо эдгээрээ бүгдээрээ томьёон дээр тайлбарлаж үзье. За саяын туршилтан дээрээс 330 микрофарадын 3 конденсаторыг зэрэгцээ холбосно цэнэглэгдэх хугацаа 1000 микрофарадын конденсатор цэнэглэх хугацаатай тэнцүү. Эндээс энэ хоёрын багтаамж нь тэнцүү гэж дүгнэсэн. Зэрэгцээ холбосод багтаамжууд нь шууд нэмэгдэнэ. Ерөнхий багтаамжийн томьёо нийт багтаамж гэдэг C1 дээр нэмэх C2 нэмэх C3 гэх мэтлэнгээр конденсатор тус бүрийн багтаамжийг нэмсэнтэй тэнцүү байна. Цуваа холболт гэж үзсэн 2200 микрофарадын 2 конденсаторыг цуваа холбосон үед цэнэглэгдэх хугацаа 1000 микрофарадын конденсаторын цэнэглэх хугацаатай тэнцүү буюу гэрлүүд нь адилхан хугацаанд асч ийсэн. За тэгэхээр цуваа холболт үед
хамгийн нэгдүгээр багтаамж нь буурд гэж үзэх нэ. Нийт багтаамжийн урвуу нь 1 вахан C1, 1 вахан C2, 1 вахан C3 гихчлэн өөрөөр хэлбэл нийт багтаамжийн урвуу нь конденсатор тус хүрээний багтаамжийн урвууг нэмсэнтэй тэнцэн байна. За энийг томьёогоор бодоод үзье. Өөрсдөө бичлэгээ зогсоож байгаа томьёог гаргалгаад үзээрэй. Электроник цахилгаанд өргөн ашиглагдах хоёр элемент үзсэн. Конденсатор, резистор. Конденсатор үднэс багтаамжаар хэмжинэ, резисторын хэмжээг үднэс эсэргүүцлээр хэмжинэ. Физик хэмжигдэх болгоо нэгжтэй конденсаторын багтаамж нь парад, резисторын нэгж нь О. 100 олбсон үед сая ярьсан тус хүрээний багтаамжийн урвуугийн нийлбэртэй тэнцвэн. Зэрэгцсэн олбсон үед шууд нэмнэ. Конденсаторын резисторын хувьд нийт резистор нь 100 олбсон үед шууд нэмнэ. Зэрэгцсэн олбсон үед конденсаторынхаа эсрэгээр тус хүрээний урвуугийнх нь нийлбэртэй тэнцэн байна.